За сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За миний бие Сэрод Монгол Гос технологийн коллежийн сургалтын менежерийн ажилтай ийм хүн байгаа. За мэргэжлийн хувьд бол биотехнологич мэргэжилтэй. Өнөөдөр та бүхэнд Монгол Гос технологийн коллежийн талаар товч мэдээлэл хүргэнэ. За манай Монгол Гос технологийн коллежийн хувьд бол 9-р анги төгссөн суур боловсрол эзэмшсэн хүүхдүүдийг сонгон шалгуулалтаар инсүүлэн авч дэд бакалаврын зэрэгтэй инженер бэлтгэн гаргадаг ийм сургууль байгаа. За үндсэндээ бол дэлхийд хамгийн түгээмэл байдаг барилгын инженер, механикийн инженер, цахилгааны инженер, биоинженер, компьютерийн ухааны инженер гэсэн ийм 5 мэргэжлэр дэд бакалаврын зэрэгтэй инженер бэлтгэдэг ийм технологийн коллеж. Манай сургуулийн гол онцлог бол дан онлайн мэдлэг кос гадна бол яг онлайн мэдлэгээ дадлаг туршилтын хичээлүүдээр дамжуулаад мэргэжлийн өндөр ур чадвартай ийм инженерүүдийг бэлтгэдэг ийм сургууль байгаа. За мэргэжлийн ур чадвар онлайн мэдлэгээс гадна бол харилцаа хандлагын чиглэлээр бол бас сургуулийн үйл ажиллагаанд тусгагдж сайн инженерүүдийг бэлтгэдэг ийм сургууль байгаа. За одыг хүртэл бол манай сургуулийг нийтдээ 308 оюутан төгсөн гарч дэд бакалаврын зэрэгтэй инженерүүд болсноос 40% нь бол Япон улсад мэргэжлийнхаа чиглэлээр ажиллаж байна. За 28% нь бол Монгол улстай инженерээр ажиллаад ингэж явж байгаа. За багшлах боловсон хүчний хувьд бол манай сургуулийн нийт багш нарын маань бол 15% докторийн зэрэгтэй ийм багш нар байгаа бол за багш нарын маань 50% нь бол магистрийн зэрэгтэй ийм багшлах боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.